Нацаг дуржийн Бат цэцэг нь 1957 оны 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо төржээ. Бага наснд нь аав нь цасан охины хувцас өмсүүлж гизгийн сүлжиж өгчхөөд их эд магтан сүүний үнэр шингэснээ дуул хэмээн өхөөрдөн дуулуулдаг байсан нь урлагт сонирхолтой болгох анхны гарааг нь тавьж өгсөн гэдэг. 1974 онд Монгол Улсын их сургуулийн орчуулгын ангид суралцж байх үедээ Эх бүрдийн домог киноны Наран гарвуугийн дүрийг бүтээснээр түүний жүжигчин болох зам нь эхэлсэн гэдэг. Эдүгээ өнөөдрийг хүртэл үзэгч олондоо алаг нүдэн гэгдэх жүжигчин бүс хүй маань уран бүтээл хийсэн бүтээсэн зүйлсээрэн бидний дунд оршсоор байгаа билээ. Би 1975 онд анх Эх бүрдийн домог киноны сорилт их сургууль дээрээс тааралдаад гавьяач жүжигчин Мятуян Бадамгаруу гэдэг хүн намайг энэ кинотой холбож өгсөн байгаа. Тэгээ энэ бол миний амьдралд маш том эргэлт хийсэн одтой ийм сайхан азтай жил байсан байгаа. Тэгээд энэ он жилүүдэд одоо хүмүүст танигдсан Эх бүрдийн домог гээд Бунтар найруулагч, Жигжисүр найруулагч хоёрын кино, Гэрлэж амжаагүй явна гээд Бунтар найруулагчийн кино, за Сувраган цэнхэр уус гээд Жигжисүр найруулагчийн кино гээд ийм кинонуудад тоглосон байгаа юм. Киноны баатруудын хувцсыг баялагын тасалт хийдэг. Зураач цогцлын ажилласан киноны сайд чимэглэл баатруудын хувцас загуян тусгасан байдгаараа онцлогтой. Нуур гэдгийн тасал энд жүжигчдийн нуур хөвөрөж үсгэдэг хийдэг. Болж байгаа манай уран бүтээч 40 жилийн үед шин бүтээлээр бэлэг болж байна. Кино үйлдвэрт 79 онд би их сургуулиа төгссөн чинь кино үйлдвэр надад одоо кино үйлдвэрт ирж ажиллах тийм сонирхол байна уу гэж асуусан. Тэр жил би Тойр хууц гээд кино Сэлэн сүр найруулагчийн кинонд гол дүрд тоглож байлаа. Тэгээд бас анхныхыгаа бодох юм бол нэлээд дүр орчихсон энэ эргэн тойрны улсууд хамтарч ажилласан найруулагч нар маань намайг маш их олон зүйлд сургаж нэлээд дүртэй болгочихсан юм байсан. Тэгээд хэцүү байсан л да одоо зүрхшээгээ тгийгээд хэлэхэд дандаа киноны акулуудын дунд орчих гэдээсэн. Одоо артын жүжигчин Чимэд Тосор байна, артын жүжигчин Дагераз, артын жүжигчин Дамча, гавьяач жүжигчин Цэн Даюуш, гавьяач жүжигчин Цэмплма, Цэцэг, Элбэг сайхан, за Карма, Хүрлээ. За тэгээд хожим надтай зэрэг надаас хойш энэ төр бол Нэргүү Баатар маань, Зоргоо маань гэд ирсэн л дээ. Гэх мэтийн одоо их олон сайхан жүжигчид дээр орж ирэх маань миний хувьд бол зүрх алдан байсан.
настай 1-р курсын оюутан байхад нь гавьяач жүжигчин Бадам Гарав түүнийг олж харан Эх бүрдийн домог кинонд тоглуулснаар кино урлагт эргэлт буцалтгүй орсон юм. Түүний дараа оюутан байхад 5 жилдээ Хүний ам, Дэгдэх нас, Сувраган цэнхэр уулс, Хатан Баатар, Тойрох хулс гэсэн 5 кинонд дүрэмэн хөлсөн билээ. Жүжигч мэргэжлэр сураагүйч өөрийн сэтгэл зүрхээрээ тухайн дүрийг бүтээдэг байсан нь түүний урлагт ямар их хайртай байсны томоохон жишээ юм. Бүтээсэн дүр болгоно нь нэг л дотн нүдэнд дулаахан байдаг нь жүжиглэх чадвараас гадна тормолцсон алаг нүдэнд нь байдаг байх. Эх бүрдийн домог кино миний амьдралыг домог шиг өөрчилсөн гэж ярих бүсгүй маань кино урлагаар амьдэрч амьсгалж явдаг түмнээс нуухгүй зэ. Сувраган цэнхэр уулс кинонд хөдөө орногт явж үзээгүй. Ерөөсө хотод байсан сэтгүүлч хүн хэл дээр болж байгаа тэр цэрэг ирсэн амьдралыг өөрийнхөө тэр сэтгэл оюунаар үзэгчдэд хүргэх юм сурвалжлагч бүсгийн дүр тоглох хэрэгтэй байсан. Тэн дээрээс урд нь бол жижиг сүрэн Эх бүрдийн домог киноны зургийг авахулж тэн дээр ажилласны хувьд Бацэцгийг бас ямар нэгэн талаар нь мэдэж энэ болох байх гэдэг тийм ойлголт байсан баг. Тэгээ тэнд бид нэр зураг авах туршилт хийж үзсэн л дээ. Үнэхээр одоо нэг тийм залуу хүн шиг дөнгөж сургууль төгссөн шинэхэн сурвалжлагч байж болох юм байна гэдэг талаас нь бид навч явсан. Дараа өөр шүлэг уншиг нь. Баярлалаа. Хасбэр. Сэргийн залуу шүү. Хичтэй амьдрал гэж таны эднээс төлөөд явах юм бол юу ч олж мэдэхгүй буцаж магадгүй. Сүрэн гэж нэг сайн дуугүй хүн. Мэргэжлийн талаар тогоочин хэлдэг бас л бодмоор. Ер нь жирэл нэг бодит амьдралдаар байдаг сурвалжлагч бүсгүй. Амьдралд анхудаа тэр тусмаа бүр сурвалжлага гэхээр анхудаа хөдөө явж байгаа. Өөрөөр сурвалжлалынхаа мэргэжлийн албанд анхудаа хөл тавьж байгаа хүний ийм дүрийг л бүтээх юм шиг байдаг. Сувраган цэнхэр уулс 5 дугаар шиг дубль 13. Дааштай үдшилгээ нээ. Өнөөдөр манай үдшилэгт сурвалжлагч эмэгтэй Солонх оролцож байна. Гэрлэж амжаагүй явна кинонд гадарчин кино тоглосны дараа Бунтар найруулагч санал болгосон. Тэгээ Бунтар найруулагч хэлэхдээ за Бацэцгээ энэ кинонд
жүжигчнээ ерөнхийдөө би товолцсон байгаа. Эрэгтэй жүжигч нь хүрлээ жүжигчин эмэгтэйд нь чи тоглох юм шүү гэж хэлсэн. Тэгээ шарын голд зураг авна гэд. Тэгтэн би маш их баярлсан. Үнэхээр их баярлсан. Одоо гол дүрд найруулагч нь өөрөө санал болгоод тэгээд тийм сайхан жүжигчэнтэй тоглоно гэдэг бол анхны алхмыг би тэр үед үзчихсэн байсан. Анхны алхмын хун зороод сууж байдаг болдын дүр тэр хунгийн одоо анхны алхмын дуу энэ бол миний хүүхэд насанд үлдсэн хамгийн сайхан дурсамжтай хамгийн их сэтгэл догдлуулсан юм кино байсан. Тэгээд тэр киноныхоо жүжигчэнтэй хамт дахиад тэрнээс дутхааргүй гоё кинонд тоглох нэ гэд бодглохлоор надад хэдэн хоногийн нойр хулж байсан ийм сайхан догдлолтой мөч байсан. Дарга гэдэг нь Энэ бол байх ёсгүй хэрнээ. Сүүлийн үед ихэнх газар авч байгаа. Техникийн мэдлэгээр таарах инженеруудын нэг ихүүтэй. би ч бүр дот инженерийг хэлдэг юм гэж бодлоо. Та өөрөө ямар инженерийн юм бэ? Би бол тоостой инженерийг хүрээнд загтах байхад. Уурхай ер нь хэцүү байхаа. Та бидэнд уурхайхаа тухай ярьж өгөөч. 1999 онд хааны сүүлчийн хатан гэсэн уран сайхны кинод манай Бат цэцэг одоо Гэнэмбэл хатны дүр тоглосон. Энэ дүр тоглохдоо бол Бат цэцгийн 40 гаруй насных байсан. Энэ дүр нь бол 18 настай үеийн хүний дүрийг одоо 40 хэд настай байхдаа бол гайхамшигтай бүтээсэн. Би ч нь бол Бат цэцэгтэй 1978 онд Сурган Цэнхрус кинонд хамт ажилласан байгаамаа. Би зураашаар нь явж исэн. Тэгээд тэрнээс ч хойш баахан завсарлаж байгаад 2002 онд хааны сүүлчийн хатан кино 2 ангитай уран сайхны кино шүү дээ. Одоо манай хальсны хальсарээс сүүлчийн кино доо. Хааны сүүлчийн хатан гэж 2 ангитай хальсны кино хийгдсэн. Энэ бол тухайн үеийн эдийн засгийн байдалтай харьцуулахад бол маш их том санхүүгийн чадварт гаргаж хийсэн маш их том баг бүрдүүлж ажилласан ийм кино байсан. Тэр үед хальсны кино ер нь тасардсан байсан. Хальсны кино хийнэ гэдэг бол ер нь хүний санаанд багтангүй болцсон байсан үедээ эдийн засгийн санхүүгийн байдлын хувьд. Бат цэцэг бол одоо 10 багийн наснаас Монгол кино үйлдвэртэй ажил амьдралаа холбоод одоо гэрийн жүжигчнээс одоо гаяа жүжигчин болоод дэвчиж ажилласан. Бат цэцэг бол өөрөө их ажилласан хүн л дээ. Ер нь их хөдөлмөрч. Хизээний цаваа сэргийлэн альваад их ахвалжтай. Сайхан дурсамжуудыг, сайхан өгүүлүүдийг, сайхан баримтат кинонуудыг хийж харийн газарч өөрийнхөө Монголд ч үргэлж уран бүтээл зан чанараа орхихгүй явж байгаа ийм сайхан өдрөг сэтгэлтэй уран бүтээлч юм аа. Монголд одоо үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Киночд маань бол энэ 80 жилийн ой гэдэг бол угаасаа л манай Монголын киночдын маань баяр. Тэр үед кино үйлдвэр дотор нийцгэнжсэн 500 гаруй ажилчид одоо нийтдээ нэг 400 арай хүрэхгүй улсууд байгаа бах. Энэ 400 гаруй хүмүүс бол энэ ойрын энэ киноны 80 жилийн ойн өдрүүд бол сэтгэл зүрх насаж бадарч одтой онгоцтой он жилүүдэд эргэн дурсаж манай гайхамшиг дэлгэцээр дамжуулж хийжсэн уран бүтээл энэ кино үйлдвэр дотор хийж дахиж хөөрч оргилж хийжсэн энэ уран бүтээлүүдээ эргэж үзэх ийм сайхан халуухан тийм сайхан асч бадарсан цаг мөчүүд байна гэж бодож байна. Монголын кино урлагт заяасан ижилгүй сайхан гоо үсгэлэн авьяас чадвараараа гайхуулсан цөөхөн од динийг өөрийн хүсч тэмүүлсэн ертөнцөд эрх гүнж мэт дураараа хинээс ч хамааралгүй аж төрөх дуртай нэгэн бол ард түмний шүтэн алаг нүдэн аав ээжийн охин Монгол улсын гавьяат жүжигчин Нацаг дуржин Бат цэцэг юм аа.